Сайн байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. MSN Talk ярилцлагын подкаст маань эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаараар болохоор залуу жүжигчин, уран нугараач, хонгор зул маань оролцож байна. За хамлаа. Хоёлаа шууд гоё чөлөөтэй ярилцаад явъя. Тэгэхээр манай үзэгчдэд өөрийгөө гоё илүү гоё дэлгэрэнгүй танилцуулъя тэхөө. За. Сэмэнэ намайг хонгор зул гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. Энэ мэргэжлээ Солонгос улсад эзэмшээд төгссөн. Тэгээ миний дараагийн мэргэжил гэвэл би уран нугараач, циркч мэргэжилтэй. Ийм хүн байна. За, хонгороо цирк гэхээс ер нь хэдэн наснасаа нугарч эхэлсэн бэ? Нугарлалтын чи ер нь багаас явд юм шүү те? Тий, нэлээд багаасаа бол хичээлэх шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр би мах бидээ онцлог гэх юм уу? Айгуу хурдан хатуучдээ штэ. Бүр жоохон байхаас эхлэх шаардлагатай байдаг. Би болохоор 8 настайгаас эхэлж хичээллэж эхэлсэн. Тэр үедээ бол нэлээд орой эхэлсэн гэсэн хүний хувьд бол хүмүүс сонсоход хар багаасаа гэж ярьдагч яг циркчин хүний хувьд би бараг хамгийн орой эхэлсэн. Тийм байна. Бараг 4-5 наснаас эхэлдэг гэсэн тий. Би бүр аль хэдийн миний би хөвчөөд одоо хатуу болоод мод шиг болцсон үедээ эхэлж исэн. Ер нь дугаараач бараг болж чадах юм уу гэмээр тийм би хаатай эхэлж исэн. Тэгээд даваа туулаад уран нугараач болсон. Хонгороо хоёрын үед гэх юм бол нэг Солонгос нэг их сургууль бит хоёр чинь цог эхний бэлтгэлээр ирж исэн. Тэгээ яг тухайн үед би яг хонгороогийнхаа ингээд нөө зум гэж яриад байдаг тийм нөө шүлэн дээр ингээд яаж байгаад ингээд нугурдыг нь бол хараад айгүй мундаг санагдчихсан. Тэгээ тэр үеэс олон жишээл өнгөрчтэй тий. Ер нь хичнээн орноор энэ циркийн маань болохоор маш гоё бол ингээд тоглолтоо ягаад олон орноор тоглолт хийгээд явдаг штэ. Одоо 8 наснаас уран нугралтын энэ гайхамшигт ертөнц рүү ороод хитэн орноор ингээд аялан тоглолт хийсэн байна. Бодоход тэг 10 гаруй болох юм уу? Би яг 12 нас хүртлээ итгэвтэй явж байгаа циркийн уран нугралтаа яг албан ёсоор төр зогсоогоод амралт авсан гэх юм 15 наснаас амралт авчихсан. Тэр хугацаанд яг нэг 10 гаруй улсаар аялан тоглолт хийсэн. Багш нь ямар хүн байд юм бэ? Манай багш болохоор би өөрөө хулан сургалтын төв, хулан спорт сургалтын төв гэдэг төвд анх дугуйлан секц гэж ярьдаг штэ. Тэгэж анх эхэлжсэн. Тэгээд тэр төв маань хулан Effication гэдэг компани болж өргөжөөд тэгээд бүр дугуйлан цаашаага дэлхийн хэмжээний том тэмцээнүүдэд оролцдог, өрсөлддөг тийм том компани болсон. Энэ компани маань захирал бүгд миний багш Ариуна гэж хүн байдээ. За тэгвэл хоёулаа Ариуна багштай тэгвэл баярлалаа гэж тий. За маш баярлалаа. За тэгвэл хамгийн гоё одоо ингээд сэтгэлд ерөөсөө мартагддаггүй аялан тоглолтын тэр одоо орон юу байсан бэ? Юугаараа бусдаас илүү давуу санагдажсэн бэ? Магадгүй 8 наснасаа эхэлсэн одоо энэ юу чинь 15 наснда гэхэр чинь юу яан тийм ээ? Баг одоо жоохон хүүхэд ахуй насны тэр дурсамж бол гарцаа ахгүй холбогдох нь штэ. За тэгээ тэрийг хоёул аваалцал. Миний хувьд гэх юм бол би яг 10 наснда Итали улс руу Golden Circus гэдэг фестивал байдаг циркчдийн маш том наадам гэх юм уу. Тэрэнд яг хүч сорж 10 наснда группээрээ уран нугралтын 3 охины хамтлагаараа гэж ярих юм уу. Хамтлаг группээрээ явжсэн. Тэр үед маш том дурсамжууд үлдсэн. Яагаад гэхлээр би тийшээ ажил гэхээсээ илүү өрсөлдөх гэж авсан байдгийг. Ийм аялан тоглолт гэхээсээ илүү тэнд амжилт үзүүлэх гэж явж исэн. Тэр үнэхээр гоё дурсамж байсан. Гэхдээ тайзны ард ингээд байнгын төвшөртэй. Одоо яач бол нэг юм дээр алдчихвал бусад одоо энгийн аялан тоглолтын дээр мэдээж алдаа ч юм уу хийх тохиолдол байдаг. Гэхдээ жүжигчин хүн алдсан ч үзэгчдэд зэрэгтэл алдаагүй юм шиг харагддаг. Тэгэж давдаг гэсэн. Гэхдээ яг циркчдийн тэмцээн ч алдвал мэргэжлийн хүмүүс шүүж байгаа. Хин ч тэрийг алдаагүй гэж харахгүй алдсан л алдсныг хардаг, мэддэг. Тийм хүмүүсийн урд ингээд тайзнаар гарахлаар үнэхээр амар байсан.
төгссөн хэрнээ тэр багын минь дурсамж надад амар тод үлдсэн. Маш олон орны хүмүүстэй найзлаж, нөхөрлөж, ингэж хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Айгу тийм дурсамжтай үе байсан. Миний хамгийн анхны том алхам гараа гэх юм уу? Тэгвэл хонгорогийн маань хувьд ер нь хүүхэд насны ингээл ярахад баг тэр чигээрээ циркийн амьдралтай нугралтын ертөнцтэй болох салшгүй холбоотой болох нь шүү дээ, тийм ээ. За, яагаад ер нь тэгээд завсарласан? Би болохоор Нууц шол тэрийг ярьж болох уу? 12 наснда хамгийн сүүлийнхээ аялын тоглолтын юмыг 12 наснда Турк улсад аялын тоглолтын компанитай хамтарч 6 сар ажиллаад тэрийгээ дуусгаад Монголд буцаж ирээд миний нуруу жоохон ачаалал аягүй авсан байсан. Тэгээд нурууны минь өвдөлт дийлэн тэсгээр хэмжээний болсон. Тэгээд 3 жил жоохон амарч агаад нэг арай гайгүй өвчнийг гайгүй болгож жагаад 15 наснда дахиад нэг алт туршаад утсан битгий. За одоо гайгүй гэж магадгүй үзээд болтой. Гэт 15 наснда Денмарк улс руу бас аялын тоглолтоор явсан. Тэр тоглолтын маань хамгийн сүүлийн нэг сар Айсландд бас өнгөрсөн байхгүй Денмаркаас Айсланд нүгээд тэр нэг сар надад өстэй том шиг амар өвдсөн миний нуруу. Нуруу тэгвэл нуруу жоохон гинт авсан гэсэн үг үү те? Тийм гимтэл тийм шууд гимтэл авсан биш юм. Айчмар цаг хугацааны гимтэл юм шиг байгаа нэг бодож байгаа. Тэгээд сүүлийнхаа нэг сарын тоглолтод би өдөр болгон Цинтунжэ гэхлээр өвчин амрах юм. Өвчин амрах юм хэрэглэж тоглолтод авч дуусгаад тэгээд тэрнээс хойш болидоо тисэх хэмжээгээрээ тиссэн бицээ хүртэл явсан. Одоо бол үнэхээр яванда суугаа олч магадгүй юм байна. Гэт нэг өдөр миний хөл мэдээгээ алдаад өглөө басан ч орноос босгоод зүгээр л ингээд босч байгаа. Тэгээ унаад тэгээ би бүр гайхаад ингээд шоконд орчихсон байхгүй. Тэгээд тэр өдрөөс ерөөдөө за би нэгэ төр зогсоё. Дахиад надад хөвжүүлж болох өөр мэрэгжил юм байгаа юм чинь би залуугүй өөр чиглэлээр бас нэг үзээд талтыг. Гэхдээ би ер нь урлаг айгүй хайртай. Урлагаа бол хайж чадахгүй. Урлагийн өөр салбарлуу нэг хөцөрөд үзье гэж ингээд тэр өдрөөс арай өөр салбарлаа бас шилжиж орсон байт юм аа. Тэгээд орно урлаа. За тэгвэл хонгороо маань ер нь Солонгос ирээд одоо хэдэн жил болж байгаа? Одоо 7 жил болж байна. 7 жилээ. 7 жилийн хугацаанд тэгвэл хонгорогийн хувьд Солонгос улсад хамгийн гоё дурсамжийг бүтээсэн талархаж явдаг зүйл юу гэдэг юм бол? Дандаа л нэг өвчин зовлонтой. Хүн нэг өвцөн хүний чанарт танигдсан гэж байдаг шүү дээ. Дандаа л өвцөн үед өөрийгөө ч таньсан, өвцөн үед хүнийг ч таньсан байдгийг би яг энд нэг нэлээд том хаалханд орсон юм аа. Тэр үед гадаад ирэхэд тийм даатгал байдаггүй байсан. Даатгалыг зарим гадаад хүмүүс эсэргүүцдэг, зарим нь зөвшөөрдөг. Тэгээд энэ хоёр маргаанаас болоод гадаад хүмүүс бүгдээрээ нэг даатгалгүйсэн үе байдаг шүү дээ Солонгос. Тийм. Орёо орж болохгүй. Тэгээд яг тэр үедээ өвдөд хаалханд ороход одоо миний хоёлынгийнх нь хамт ийм төвд болсон. Одоо тэр тусалсан хүмүүсийн маань нэг бас туягч байгаа юм. Тэгээд хэлний төвд явж исэн тийм тэр Шинан гэдэг их сургуулийг төгссөн. Тэр сургуулийн маань Монгол оюутнуудын хамт олноос юуны хаалгааны минь төлбөр дээр нэмэлнэ гэд ингээд адилхан хүний нутагт тэр ингээд жоохон хандуу өгч байгаа юм шиг боловч тэр хүмүүс тэрийг мөнгийг зүгээр олоогүй. Яг үнэ. Яаж болсныг өөрөө бас хамт ингэж амьдэрч хамтдаа хичээлдээ явж мэддэг байсан болохоор тэр хүмүүс ингээд мөнгө цуглуулад надаа яг ингээд хаалгааны чинь төлбөр дээр ингээд нэмэлтгээ бид нар бэлдсэн шүү. Тэгэл үнэндээ тэрийг бол би мдээгүй байсан. Нэг өдөр дуудаад сургууль дээр очисон чинь ингээд тогтуутай надад хүүхдүүдийн цуглуулсан мөнгийг багш нар маань тэгээ туяагч мөн бас тэнд үед байсан. Хамт зохион байгуулад ингээд оюун софт гэж одоо манай Монгол ажилтгч маань тий бүх өнөр ээжтэй бид нар ястаа өнөр ээжтэй Солонгост л яг ээж хүний тийм ээж хүний байр суурийг эзэлдэг байсан. Тэр ихч маань ингээд зохион байгуулад хамтдаа надад тэгэж яг тэр цаг акшн байдаг байхгүй надад гартуулж өгсөн. Би тэр өдрийг ерөөсөө мартаж чаддаг байхгүй юу. Тэгээ яг хүн жаргалтай үед надад бас аягүй олон байгаа л та. Гэхдээ тэр үе миний амьдралд хамгийн тодор үлдсэн. Би бүр тэр хүмүүсийн нэрнийх нь листнүүд эдээ надаа одоо хүртэл хатгалдаг. Байнга ингээд хаа нэг ингээд дурсамжийнхаа
цомгийг ч юм ингээд онголгоод харах үед шүү дээ. Тэгээд ширэн донд хийсэн. Тэгээд эхнээс нь ингээд уншдаг байхгүй юу? Тэр энэ хүмүүс надад ингэж тусалж байсан шүү. Ирээдүйд би ямар нэгэн байдлаар энэ хүмүүс тусламж хэрэг болвол би заавал тусалт юм шүү. Боломжоор гэдэг ингээд ерөөсөө тэр нэрнийх нь тогтоог хайч чадаагүй листийн цагаан цаас одоо хүртэл хадгалж байдیں۔ Тэр үеийг ерөөсөө мартдаггүй. Яс өөр. Надад бас их тэр тогтоог байгаа шүү дээ. Хоёулаа бас одоо би дандаа төвчсөн үе дуртай. Тэгээ тэр бол угаасаа яг яалч аргагүй үнэхээр хайр байд юм бэлээ. Яг тэр мэдрэмж бол би ч гэсэн яг одоо хонгороо маллыг өөрөө би ч юм болохоор нөгөө нэг жоохон хугацаанаас өмнө төрөөд тий гоё тий. Тэгэл яг юу зарим бүр намайг огтын танихгүй хүмүүс бүр тий. Бүр нэг ширхэгч намайг харж байгаагүй мөртлөөсөө ингээл баах ингээд би яа шамшиг асгарчлаа уйлаа. Тэгээд гэтээ бас хонгороогоо байсан чинь уйлах гадахлаар намайг уйлах гадах. Намайг ярьж үгүй ингээд юм ингээд хэлэв шиг нүдэнд одогдоод. Тэгээд яах ч аргагүй ингээд гэтээ үнэхээр талархдаг хүн бол манай оюунагч шүү. Тэгээд би бол одоо манай том хүүгийн өнөр ээж буюу өрлөг ээж гэж бол дотроо бүр айгүй тэгж талархаж явдаг. Тэгээ оюунагчтай бол үнэхээр баярлдаг. Яг ганцхан миний амьдрал биш ингээл одоо хонгороод маа. Гэтэ ганцхан бит хоёрч биш бас тий. Ерөөсөө сургуультайгаа баг бүх оюутнуудад ингээд ээж шиг ингээд бүх юмд нь оролцож явдаг ийм мундаг хүн байдаг юм аа. За тэгээд хонгороо. За тэгвэл хоёулаа ийм нэг сайхан зүйлээ дурсаад ярахад үнэхээр ингээд ийм баярын, хайрын, талархлын нулимс ингээд сэлгнээд өнгөрч байгаа шүү дээ. За тэгвэл эсвэргээрээ 7 жилийн хугацаанд бас жоохон хэцүү санагдчихсан. Тэ бүр жоохон ингээд шантарч гад байсан. За энийг л шантарч яаж болохгүй шүү гэд нэг юм шүдээ зугаат ч юм уу ингээд арт нь гарч ирсэн нэг тийм хорон мөч рүүгээ эргээд очивол юу гэдэг юм бол тийм хорон мөч. Тийм үед гэх юм бол одоо л даваад туулах нь хуулсан болохоор эргээд ботхолоор тийм хүнд хүчээр ерөөсөө санагдахгүй байхгүй юу. Тухайн үед бол үнэхээр асгарчлаа уйлжсэн ч юм уу амар хэцүү ер нь ингээд байхын зөв ч юм уу гэж бодчихсон үед байдаг. Тэгээ одоо эргээд ботхолоор бүгдийг даваад туулаад энэ өнөөдөр энд ирсэн болохоор энэ хэдэж юм шиг ярихлаар бас ийм юм хэцүү гэж бодож ирсэн юм баг та. Яна би одоо гэл ингэж бодогдох юм. Яг тэр өвдсөн үеийн дараагаар бас нэлээд хэцүү байсан. Миний дүү одоо эмнэлэгт байх хугацаанд Солонгос чинь хамгийн амар нь өвдсөн үедээ заавал Монголд агт яг 10 жилдээ тэрийг бол зохицуулдаг гэсэн байхгүй юу? Яаж ийж зохицуулчдаг гэсэн юм. Солонгос чинь заавал альбом бичиг эмнэлэгт яг юу хийлгсэн яасан тэрийг авчирч өгчээж ирсэн одоо нэг засаж өгөө. Нэг за өвдсөн байна. Үнэхээр энэ өгч өвдөд ирч чадаагүй юм байна. Тэгээд засаж өгдөг байсан. Тэр үедээ би эмнэлэгт хэвтээд эмнэлгийн төлбөр нэгтгэрт амар өндөр учраас эмнэлэгт өргөжлүүлээд одоо би яриа эдгэртэл байх боломжгүй гэж. Бушуухан л харгалгаа дуслаа. Нэг доктортой бол гэртээ гараад гэртээ амарсан байдаг юм аа. Тэгээ тэр үеийн надад бичиг эмнэлгийн баримт байхгүй учраас би тэр улирлын хичээл дээр бүгдэн дээр нь F гарсан. Шалгалтын дээр очиод ч угаасаа юм мэдгүй юм чинь ингээ би шалгалтандаа ороогүй зарим шалгалтандаа. Тэгээ бүх дүмийн тэр улирлын нэг улирал надад F. Тэгээ бүх одоо нөгөө боломжуудаас гарчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгуут л миний төгсөх миний кредит чинь ингээ догонцоод эхэлж байгаа байхгүй. За одоо би хизээч дараагийн улиралтаа би F авал сургуулгаа би төгсөж чадсан юм биш үү? Нэг F чинь 1000 A аваад тэрийгэ хувааж ботхолоор F доошоо татдаг. Тэгээ шүү дээ. Тэгээд ботхолоор дараагийн улирлууд надад амар чанга байсан. Давхар оюутны сургуультаа яваад байдаг. Давхар тэр чинь амьдралынхаа бас юмыг болгох хэрэгтэй. Давхар ажил хийн хийгээгүй ажил гэж угаасаа Солонгост амьдарч байгаа монголчуудын хувьд бараг байхгүй шүү. Бүгдээрээ айгүй хэцүү тийм юмыг энийгээд даваад гарцсан байдаг. Тэгээд хичээлдээ яваа. За одоо бүх дүнгийн үнэхээр A+ гарахгүй л миний амьдрал ингээд зовж энд ирсний үр дүн байхгүй юм шүү. Гэр бүлийнхаа ээжигэчтэй ийшээ сурмаар байна гэд ингээд ятгсан тэрийгэ үр дүнгүй болгомооргүй байсан учраас тэрний дараагийн улирал би хөтлөө зүтгэсэн. Ажиллаач хийгээл хичээлдээ ч яваал. Тэгээ миний гарсан гуагийн хувьд, төгссөн гуагийн хувьд жүжигчний мэргэжил гэхлээр хичээлийнхаа цагаас гадуур цагаар бас
байнга Тийм шүү дээ, өнгөрөх цаг айгүйх байдаг. Тэрэндээ суумаар бавч зарим үед ажлын цаг давхцаац ч юм уу. Тэр үед үнэхээр ингээд шантарч байсан. F гарчихлаар би ер нь тэтгэлэг айгуу сайн авсан байхгүй юу. Дандаа A+ авах юм бол манай сургуулийн хувьд айгуу тийм тэтгэлийн боломжууд байдаг шүү дээ. Их гаргаж өгдөг гадаад оюутнуудаа. Тэднийг бүгдийг авдаг байж байгаа. Нэг F гарсан чинь дараагийн улирал чинь ямар ч тэтгэлэг тэгнэ. Бүх төлбөрөө 100% өөрөө төлнө. Тэгэл ирэхлээр халаасныхаа мөнгийг цааш нь хийн, сургуультай ч явна, ажиллаач хийн гэл энэ үед төлбөрч шүү даабалтаа болж байгаа. Даабалтаж орж ирээл цоглуулаалаа ханаач хүрхгүй. Тэгээ тэр үед үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би шантармаар байна гэж бол бодож байгаа. Хэцүү юм да. Гэхдээ зүгээрээ энийгээд гарчин энэний дараа даваад гарах юм бол надад айгүй гоё том боломжууд байгаа юм чинь ингээд төгслөө. Тэгээл би тэрний дараанаас улирлуудын кредиттэй хүүхдүүд чинь ингээд нэг яа юу икгээ гэж ярьдаг юм уу. Жохноор ингээд аваад төгссөн ш. Би болохоор шууд шахаж явцсан. Энэ улирал сонсож болох бүх кредиттэй дүүргээд 15-ыг сонсож болох байтал би 20, 21, 22, 23 гэдэг ингэж дүүргэж яваад тэгээ бүх мэдээж миний бүх дөнгүүд A+тай гарсан дараа гэж. Ямар мандаа. Тэгээд дандаа сургуулаас тэгээд нөгөө нэг тэтгэлгийн босож аваад тэгээд бүүн баяр тэтгэлгийн аваад за окей энэ ирчээ алдахгүй шүү тэгэж дандаа A+тай төгсөн. Гижээтэл би дунд нь одоо ингээд ээж болох сонголтыг өөрөө хийсэн юм аа. Тэгээ би хүүхдээ төрүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан, төрүүлсэн. Гэр бүлийн хамтаа танилцаад тий. Танилцаад ахын гэр бүл хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Нэгдүгээрт гэр бүл болно. Эмэгтэй хүний аз жаргалын нэг штэ. Хүүхэдтэй болохыг хүсдэг, хүүхэдтэй болохыг хүсээд чаддаггүй эмэгтэй хүмүүс хэцүү боломжинд зардаггүй. Тим хүмүүс их байхад би хүүхдээсээ яагаад татгалцсан гэж төрүүлнэ чадна. Гэхдээ би оюутан байсан. Зүгээр ингээд жилийн чөлөө гэж яддаг штэ. Авчлаар бас ингээд нэлээд оройтоод юмыг ингээд хоош нь тавьчих юм шиг санагдаад жилийн чөлөө аваагүй гүрээсэн мэт. Тийм үү. Би жирэмсэн үедээ сургуультай яваал жиглээл том гэцтэй зүгээр тийм хүмүүсийн ингээд шисон гэж байдаг байхгүй юу? Хүнийг харах өнцөг намайг бас тийм санаарч бодоогүй хүмүүс магадгүй нэлээд их байгаа. Харж явахнараа гизээж ирчээд энэ одоо санаа зовдгүй багтаа ч юм уу те ингээд айгүй амар олон шисонууд над дээр ингээд харагдчихжээ. Гэхдээ би өөрөө л хад жаргалтай өөрөө л чадна гэд зүтгэсэн юм чинь. Гэхдээ сэтгэл санааны хувьд жоохон хүнд дарамттай байсан байхгүй юу дотроо. Тэг өөржин гэдгийг монголоор сэтгэл готрал айгүй орцсон. Тийм орцсон байсан, хэцүү байсан, жирэмсэн болохоор тэгээ нөгөө гормоны өөрчлөлт давхар явагдаад байдаг. Сэтгэл готролд орчоод байдаг. Гэхдээ хүмүүсийн урд инээгээд явдаг байсан. Тэгээ магадгүй тийм юмыг туулсан хүмүүс тэрийг мэддэхгүй гэдэг хүний урд амар инээдэг. Тэгээ хүмүүс намайг амар тийм цоглоод инээгээл явж яадаг ямар ч амьдралт нь асуудалгүй. Юмыг сав гэд хийчдэг охин штэ л гэж ярьдаг байхгүй юу. Хойно нь болчихсон. Тэгээ ямар сандаа нэг жоохон эмзэг сэдв гараад хэлэх юм бол нэлэмсаа төвчгөө пом гэж уйлаа. Тим юмнуудыг төвчжсэн хүмүүс ч магадгүй нэлэмс нь хурдан гарт юм шиг байгаа миний бодлоор. Тийм амар сул торойдоо биш. Төвчээд явсан амьдрал нь ч юм уу төвчжсэн зүйл олонтой болохоор нэг жоохон сэдв хүндчихлээр уйлчдаг. Тэгээ тэр цаг хугацааны мөчүүд сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Гэхдээ даваад туулсан, болсон сургуулаа амжилттай нөгөө F-үдээ засуулгач гэж авснуудаараа дээш нь чирүүлээд нэг айтайхан дүнтэй төгссөн. За яасан бэ юм бэ манангар ингэ ярьсан чинь бүр бахархмаар санагдаж байна. Чи чинь юу те яг өөрийнхөө гадаа болохоор ганц монгол оюутан байсан тий? Тийм ганц монгол би анх. Ер нь ганц гадаад нь байсан баг гадаад байсан. Тэгэхээр ингэ яадгийн одоо шилбэл манай одоо би чинь соёлын сургуулийг чинь бакалавр ингэ хамгаалж хаад ер нь бол урлагч бас өрсөлдөлтэй ихтэй шүү дээ тий? Тэгэхээр Солонгосын яг их сургуулийг тийм өрсөлдөөн байдаг юм уу? Дүрийн одоо дүр дээр ингээл хуваалт хийхэд хүртэл ингээл жоохон тийм байдаг. Тэгэхээр яадаг би одоо яг тэр юу нь ямар ялгаатай байдаг юм шиг санагдаж байна. Өрсөлдөөн бол мэдээж энэ урлаг дэлхийд даяараа л өрсөлдөөнтэй урлаг юм шиг байгаа. Өрсөлдөөнтэй байсан. Гэхдээ хоорондоо тэр чинь нөгөө цагаан өрсөлдөөн, цагаан сэтгэлээр өрсөлддөг тийм юм байсан. Хортой шартай мэдээж хортой шартай байж амжилтанд хүрнэ. Гэтэ эсрэг хүндээ муу санахгүй. Зүгээр л өөрийгөө дайчилсан байхад болно штэ гэж боддог.
тийм өрсөлдөөн нэлээд байсан. Солонгос хүмүүс тэгээд одоо ингээ гадаад оюутан ингээд төрлөх хэвлэлээр нь тэгэхээр ч одоо шууд солонгосоор л жүжиглэх хэрэг гарна нэстэй. Ганц оюутандаа зориулаад гадаад энэ минь өөрхий гадаад дэмжин гэж бол харахгүй шүү дээ тий. Тэгэхээр чи яг ивжлэх одоо ялангуяа жүжиглэх урлагийн хичээл бол ярианы хичээл маш ихтэй байгаа шүү дээ. Тэр чи яг пармармаас ахуулаад тий. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр яаж өөртөө одоо мотивац авч яаж одоо өөртөө юм дадлаг сургуульд хийж тэр хүүхдүүдтэй одоо тэнцхийн тулд ямар аргачлал ашигладаг байсан юм. Би болохоор ингэж боддог гэсэн. Анх сургуультай тэр жүжигчний ангидаа ороход манай анги гадаад оюутныг юусаа авдаггүй юм билээ. Оо за авахыг хоригдсан авдаггүй тийм. Зөвхөн тэр чиглэл. Зөвхөн манай тэр Шинан гэдэг их сургуулийн жүжигчний ангид гадаад оюутан авахгүй. Яагаад гэхээр өмнө нь нэг гадаад оюутан бас нэг удаа ганц удаа орж ирж авч ирсэн хүлээж авсан гинэ. За гадаад оюутнаа яагаад гэхээр тэр сургуульд гадаад оюутан их байдаг. Энэ салбартаа нэг гадаад түмнийг аваад үзээд ингээд гоё эхлэн алах байх гэдээ авсан юм байна. Им шиг байгаа. Тэгээд хаширсан юм уу яасан тэрнээс хойш авахгүй гэдээ ингээд хаацсан байсан мөлий. Тэгээд би яахтай жүжигчин болно гэл материалаа өгсөн юм чинь зөрсөөр агаад орсон байхгүй. Тийм үү. Би яахлаарэ эхлээд намайг чи өөр класс руу орох юм уу гэдэг ингээд туслах багш нар гэж байдаг шүү дээ. Манад ингээд гадаад хүн авахаа болсон юм аа нэг авснаас хойш. Хэцүү юм билээ. Ингээд хэл нэвтрэлцэхгүй. Энд чинь яг яриагаараа явдаг урлаг шүү дээ. Хэлтэй байжж ойлголцоож үжиглэн. Тэгээд энэ дээр ингээд асуудлууд их гардаг учраас солихыг чам зөвлөж байна гэд. Би чинь зөрсөн юм л байгаа. Үрдэг. Зөрсөн л зөрсөн. Атгана гэд хэлсэн л атгана. Би Монголоос амьдралаа дэнчин тавиад ирсэн шүү дээ. Би бүх юмаа хаяад би жүжигчин болно энэ сургуульд энэ мэрэгчлийг эзэмшнэ гэд ирсэн шүү дээ. Би гарч чадахгүй. Орно. Би анкетаа өгөн өргөжлүүлээд миний анкетыг дундаас нь яг ингээ хасаж бас болно шүү дээ. Гэтэ би зүгээр л анкета анханасаа би нэг бууж өгöd өөрөө аваад гармаар байна. Би зүгээр өгөөд үзэдэхгүй. Гэт тэгээд анкета бүгдийг ингээл бичээд тухай Солонгос хэл тийм сайн биш байсан. Хажууд дээд ангийн Сомбэнер гэж байдаг. Тэр хүмүүс надад айгу тэгээ хажуунаас тусалж өгöd бичсэн юм алдаатай бичсэн жоохон ингээд засаарч юм уу. Тэгэж анкет ингээд бүх CU-г ингээд бүглээл тий бүх юм ингээд бүглөөд өгсөн чинь тэгээд нөгөө нэг Гуагийн юу гэвэл вебсайт дээр юм онлайнаар орохлоор чинь би ямар гуад харьяалцдаг ингээ гарч ирдэ штэ ямар салбарт тэглэм тариал. Тэгсэн чинь минийх нэг тийшээ орцсон тэн дотор миний нэр явж исэн. Окей, орчлоо. За одоо төгсөн шүү. Гэл дараагийн өөртөө ташуур өгөөс тий. Тэгээд нэлийн тэр урлагийн хувьд анх орохдоо л би тэдэг өрсөлдүүлчихсэн. Тэгээд хамгийн амар нэг сонссон юм тэр маш олон хүүхдээс 500 за би тоогийн яг санахгүй байна. Би магадгүй жоохон ч хэлжээж магадгүй. Гэхдээ 500-аас л доош байгаагүй. Энэ тэнхимд орох гэж 500-аад хүүхэд 500-аас дээш хүүхэд бүртгэлээ илгэсэн. 12-оо төгссөн, 10 жилээ төгссөн хүүхдүүд маш олон байсан. Тэндээс ердөө 31-32 хүүхэд шалгаруулж авсан. Зүг. Эмгтэй ч би орсон байсан. Оо ямар мундаг юм тий. Надад намайг гадаадаас бүх юма зориулаад ирсэн гэдгийг үнэлсэн байх тэр хүмүүс. Тийм байна тий. Тэгээд надад боломж олгосон байх гэж би боддог. Тэгэл орч ирэл чи хаанаас ирсэн? Шалгалтандаа яасан? Яаж тэнцсэн? Чамайг очиход хэдүү хүүхэд байсан гэж хоорондоо ярилцахад би тэр үед ийм бол өгдсөн бас шалгарна гэдэг чинь амжилт тахгүй юу? Тийм шүү дээ. Яа тийм бэ хонгороо ингээд одоо жишээлбэл манай соёл урлагийн сургууль болохоор яэшээ өгчөөд араас нь яг мэрэгжлийн нэг уран чадрын шалгалтууд хоёр төртэй авдаг байхгүй юу? Нэгдүгээр шат, хоёрдугаар шат гэж. Тэгэхээр солонгосын урлагийн сургууль яаж авдаг юм? Би болохоор минийх эхлээд хэлний төвшөнгөө л шалгуулсан юм шиг тач. За тэрийг харсны дараагаар орох уугүй шийдэж байгаа. Тэр хүмүүс хэлнийхээ төвшний шалгалтанд тэнцлээ. За их сургуультай ямарч орч болохоор болчлоо гэж байжсэн. Тэрний дараа анкет бүх юм боглоод тэр анкет Монголд ямар хэр урт хэмжээний юм байдаг вэ? Уран чадвараараа шууд жүжиглж үзүүлдэг байхгүй юу? Эхлээд нөгөө нэг анкет өгдөө штэ өөрийнхөө тухай одоо CV одоо танилцуулга юм уу да. Тэрийг болохоор амаараа бараг өчтөг санагдаад байна. Надаас тэрийг бараг 10 хуудас авсан бичүүлээд. Бичээлэн мэддэг үгнүүд нь айгуу жоохон би
нөгөө нэг мэддэг гадаад солонгос үг нь эсвэл гадаад хүмүүсээ тусдаа авдаг тийм шалгуур байна уу? Эсвэл яг ижилхэн юм солонгос үгдүүд бас идэвхжиж авдаг юм уу? Өгөөд арсныхаа дараа чадвараа шалгуулсан бидгийн олон баг болоод тэнцснийхаа дараа баг болоод шууд дээд ангийн 2 3 4-р курсын ахигч нарынхаа өмнө, самбай нарынхаа өмнө 1-р курсынх нь ингээд баг болоод хуваагдаад хоорондоо өрсөлдөө жүжиг тавиад тэгээд тэндээс ингээд санал өгдөг гэж байдаг шүү дээ. Хин аль жүжиглэлт хин гэдэг хүүхдийн жүжиглэлт сэтгэлд нь илүү үлдсэн бэ? Аль баг илүү өрсөлдөжсэн багуудаас 1-р курсынхны аль баг нь A баг, B баг гэдэг. Аль нь илүү сайн байсан бэ гэдэг ингээд дээд ангийн хагч нар мэдээж ингээд саналаа өгсөн гэдгийг утгаараа. Тэгээд санаандгүй байж байгаад би тэрэн дээр англи үг ашиглаж жүжиглэлтэн дээр орсон байхгүй юу. Тэгсэн чинь тэр тэгэж их таалагдсан юм уу яасан. Гинт энэ дундаас одоо инкисан гэхлээр монголоор хамгийн сэтгэлд хүрсэн нэг дүр, нэг жүжигчин ч юм уу нэг хүн хэн байсан бэ гэсэн чинь миний нэр дэвшээд би тэр шагналыг авсан байт юм аа. Ерөөсөө төсөөлөөгүй тэр англиар хэлсэн мэдээ солонгос хэлэндээ маш муу байсан болохоор арай нэг дөхөө англиар хэлсэн маань тэр хүмүүст айгуу сайн өрсөн юм шиг байгаа. Тэгээд ч болоогүй ганц гадаад оюутан гэд бүгдээрээ мэдсэн харваас солонгос биш ч юм уу юм шал өөр орны юм шиг царайтай хөхд гарч ирсэн англиар хэлчихлээр их сонирхолтой санагдсан юм шиг байгаа. Тэрэн дээр би тэгэж гарч ирсэн маань миний нэг том амир чадварын шалгалт байсан. Яасан мундаг. За тэгвэл хонгороо одоо танаа сургуулийг төгссөн. Яг танаа тэр одоо жүжиглэг урлагийн химиг яг тэр одоо ангийг төгссөн алдарчтангуудаас одоо хин бэ? Бэн зөндөө байна. За хин бэ? За манай танаа самбайнаас юм бэ? Одоо манай Кюсэн юм гэж байгаа. За манай Кюсэн имийг би монголоор мэдгүй. Профессор, доктор. Манай доктор профессор тийм хамгийн манай танхимыг ахалдаг тэр хүн маань өөрөө маш алдартай жүжигчин. Хин юм болмоо. Ипомсо. За. Тэвэн нэмээс. За. Ипомсо гэдэг өөрөө олонд хүрсэн маш олон уран бүтээлдээр амжилттай. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд санаж байгаагаар гэх юм бол киноны хувьд Помжид Уши. За. Би одоо нэрцгий. За гэдэг чинь Помжид Уши юу лээ? За Помжид Уши гэдэг айгуу том бадун согголт дэрш. За дандаа л эрэгтэй хүмүүсийн ерөөсөө тийм тулаан бүх юм харуулсан айгуу сонирхолтой тийм акшн тийм кинонд бас манай Кюсэний тоглосон өөрөө. Тэгээд айгуу том уран бүтээлүүдээр ажилладаг тийм том хүнээс бас ингээд сургаалын айлдаад ингээд өөрөө бас сурсан айгуу сурсан. Тэгээд оюутнуудаас гэх юм бол нэрлээд байвал тусахгүй хамгийн ойрхоноос одоо жишээлбэл хамгийн ойрхоноос гэх юм бол миний сэтгэлд нэг үлдсэн самбай гэж байгаа. Хон Ён-чан гэдэг хүн нэ. Манай самбай Netflix-ийн одоо гарч байгаа дэлгэх драмуудад ер нь тоглож байгаа юу те? Байнга. Ямар мундаг. Бас Сангвон гэдэг самбайны Ён-чан самбайны тэгээд бас Пантажо гэдэг entertainment байд юм аа. За. Пантажио. Тэр entertainment маань Чайно гэдэг штэ. Астро Чайн уу. За. Тэр хүнтэй нэг компани тэнд бүр тэр компани доор жүжигчин орсон юм шүү. Entertainment-ийн бүр жүжигчин шүү. Шууд entertainment төгсөө шууд бас хүмүүст бол шин залуу урамтай шинээр тэгчин бол ховор тохиоллоо тийм. Солонгосдоо биш тэр фантазио чинь дэлхийд гарсан. Тийм бохирч мөр. Тийм байна тий. Тэндээс гарч ирсэн жүжигчид гэх юм бол Ким Сэрон гэдэг жүжигчин байна. 1999 оны айгуу алдартай тийм жүжигчин байсан. Тэр хүний ч их усэр гарч ирсэн компани гэх юм бол Фантажио гэдэг байдаг. Тэр компанид манай самбай яг албасны жүжигчнээр ажилладаг. Өөр яриад байвал зөндөө байна. Яг ингээд цаг толгомсон чинь нэрийг хэлэх гэсэн чинь бас ингээд сандраад байна.
За надад яг жүжигчний уран чадварын хичээл маш сонирхолтой санагдаж байна. Манайх болохоор ингээд нэг соёл урлагийн сургууль маань болохоор ингэж орчил ордог байхгүй юу? Тайз дэлгэцийн уран бүтээлгэнгүүд тайз руугаа жоохон чиглэсэн. Тайзан дээрээс үүдэг. Тэгвэл солонгосч болохоор нэг кино тайз гэдэг бүр анхнаасаа хуваачдаг штэ. Тэгэхээр танаа чиглэлээр тайз биш дэлгэц рүү тийм ээ? Хоёлаа яасан уу? Манай чиглэл бүх чиглэлд хүч үзэхэд боломжтой байсан юм уу? Боломжтой бүх чиглэлийн бүх төвш бас манай шиг ажиллана гэсэн үг юм байна тий. Тэгвэл одоо шил атик жишээлбэл буюу нөгөө нэг солонгосын нөгөө үндэсний урлагийн сургуульчин болохоор зөвхөн театрын жүжигчин театраараа дэлгэцээрээ хуваачдаг юм билээ. Солонгос ч гэсэн дотроо тэгвэл урлагийн сургуулиуд нь бас энэ юу н арга барилчлан жоохон ондоо байдаг юм байна. За тэгвэл манай Шинан бол ингээд яг Суйстай бол жоохон төхөн юм байна шүү дээ тий. Ингээд адилхан гавчаасаа ингээд айл ингээд хөврөх боломжтой гэж үздэг юм байна шүү дээ тий. Надад бол бүр сонирхолтой санагдчихж байна. За тэгвэл дараагийн асуулт юу вэ гэхээр за яг ингээд одоо суралцаад ингээд явж байхад практик дээр илүү тухгүй яадаг юм уу? Эсвэл одоо яг хичээлийг нь яаж явагддаг юм процесс нь? Хичээл ерөнхийдөө бид нэр ширээний ард бараг суусан хичээл бараг байдаггүй. Дандаа бэлтгэлийн зааланд тэгээд маш Монголд би яг өөрөө сураад төгсөөг болохоор яг ингээд мэдхгүй байхгүй тэр чиглэлд. Гэхдээ Солонгост бол миний төсөөснөөс илүү надад энэ сургуулийг сонгоод за би энэ мэргэжийг сонгосондоо үнэхээр өөрөөрөө бахархаар хэмжээний чи амьдралдаа зөв сонголт хийсэн байх шүү гэж хэлэх хэмжээний хичээлүүд үнэхээр сонирхолтой байсан. Айгүй олон төвшөнд одоо жишээлбэл би дуу оруулагч байдаг штеп. Одоо хүүхэлдэйн кино тэрэн дээр хүртэл тэр хичээл суугаад 2-2 удаа төвшөнд хэлээ ахуулаад бас сурч байсан. Тэр шууд ингээд нөгөө киноны дуу оруулалтын хичээл шууд давхар явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Хичээлүүд тэр чи одоо дүрсэн нь явал яг жинхнээсээ оруулж байгаа юм шиг хийх үү? Ямар сонирхолтой юм тий. Тэгэж ингэж дуу оруулаад амаараа тэр чин болохоор миний царайны хувьд харагдахгүй. Би амаараа сэтгэл хөдлөлөө хүмүүст илэрхийлж байгаа гэдгээрээ тэр урлагаас сурсан бас айгүй тэр хичээл их сонирхолтой айгүй олон юмыг өөртүүлдээсэн. Тэгээд нэмээд тэр нь хэр удаа явдаг юм? Хакки гэхэлэр 2 хаккины турш тэр хичээл. Тэр чинь 1 жилийн турш явж байгаа гэсэн үг шүү дээ. Бараг гэхэлэр 1 жил тийм байна. 2 удаа хийсэн. Нэг AB гэж 2 цагтаа 2 үзсэн. Тэгэхээр яг одоо практик дээрээ жишээлбэл шууд одоо ингээд нөгөө дэлгэцэн дээр кинонд гараад яг дуу оруулагч шиг ингээд студид дуугаа оруулаад орно гэсэн үг үү? Дэлгэцээ өөх үеэн, нөхгүй үеэн ямар ч тааш дэлгэц юу тойрч студид орж суугаал цаастай юм даа юм дээр юм бэлдээл амаараа жүжиглээл. Манайд болохоор яг ийм их төрлийн хичээл ордог байсан. Гэхдээ үндсэн бол яг мэргэжлийн 3 хичээл байдаг байхгүй юу? Тайзны ярианы хичээл, жүжиглэх уран чадварын хичээл, за тэгээд тайзны хөдөлгөөний хичээл гэж ордог. Тэгээд тэрэн дээр болохоор тайзны ярианы хичээл дээр болохоор дуу гэж ингээд задарчдаг. Тэгээд одоо энэ нөгөө өгүүлэх эрхтний одоо ярианы төлөлт нь болохоор яг зүгээр нэг одоо семестр гэх юм уу нэг хэдэн сарын туршил ордог болохоос биш жилээр нь зөвхөн ингэж тасалж ингэж ордоггүй байхгүй юу. Тэгэхээр бас ингэж нөгөө нэг амьдралтай юм байна. Яа тэгэхээр төгсөнгүүд одоо дуу оруулагчдаар аягүй ихээр гардаг штэ. Тэгэхээр чи энийгээ бас сонирхсан хүмүүсийг чиглэлээ бариад авчихна штэ. Дараа аягүй сонирхсангүй хичээл орж ирээд маш сонирхолтой байсан. Гэтэ Кюсүний манай профессор доктор намайг гадаад хүн чам хэцүү биш үү? Энэ хичээлийг сонгохлоор яг хичээлүүд нь сурагчдын өөрсдийнх нь сонголт. Гэхдээ манайхан ташраараа сонголтгүй бүгдээрээ л сонсоод төгссөн. Манайгийнхан бол хинэн ч нэг хичээлээс за би энэ хичээлийг сонсох чойсон суугаагүй бүгдээрээ окей бүгдээрээ энийг үзэн шүү. Энийг бас сонсох ёстой шүү. Яг сургуульд ингээд гэрдээ өсснээрээ оюутнууд ингээд сольж олдсон шүү дээ. Цагаач манай болохоор яг ингээд лист цөөхөн сурагчтай. Очуулахнаа 31 хоёулаа байсан. Явах тусам сургуулаа орхих, хаях, шантрах, завсарлах хүмүүс байсан. Тэгэл нэг 20 л үлдсэн юм аа. 30-аас түр 20 төгсөж जैन тий. 20 тэгээд төгсөхдөө яг миний жил төгсөхөд бас нэг 10 хэдүүлээ төгссөн. За юу тэгээд яг суйста төстэй юм биш үү? Завсарласан хүмүүс нь яг зарим нь дараагийн жилээр ирээд дуусгаад цэрэгт явж гин. Тэгээд ингээд төгссөн. Яг төслийн баяр дээр бол нэлийн цогцлог байсан байдаг.
Одоо тэгвэл энэ бүх мэргэжлийн ингээд орж исэн хичээлүүдээс хамгийн сонирхолтой. Чи бүр энэ ингээд мартаж чадахгүй чамд тэгээд өөрт чинь маш гоё өгөгдөл өгсөн тийм хичээл ямар байдаг вэ? Би хэлчихсэн шүү дээ. Одоо ингээд бие мах байдаг ингээд хөдөлгөөний спортлог бие хаатай, спортод ер нь авьяастай. Тийм болохоор би өөрөө эмэгтэй жүжигчин хамгийн анхны стонтгүй эмэгтэй жүжигчин солонгос боллоо. Гэхдээ яг өмнө нь бусад том мундаг жүжигчид стонтгүй өөрсдийнхөө хэлбэрийг хийсэн. Гэхдээ би тэднийг даваад эргэлдэж бариад өсөрч бариад тэ байшингийн дээврээс онгоцноос зүвдэц ч юм уу. Яг эрэгтэй хүмүүс их хийдэг л гэхдээ би тэрийг хийхийг амар хүсдэг. Энэ унаасандаа ганц удаач хамаагүй тийм жоохон солиотой юм хийж үзмээр юм гэж дотроо амар боддог байхгүй юу. Тэгээ энэ чиглэлээ хөгжүүлнэ гэж бодоод би ерөөсөө биеэс гаргууд нь хайчихгүй байнга бэлтгэл сургалттай болчингаа ядчил алдахгүй гээл гэртээ санаадаг ч юм уу. Home training хийгээл ингэдэг. Тэгээд энэ хичээлтэй минь холбогдлолтой action class гэж орсон. Ямар гоё юм тий. Action хичээлийн гэж боддог юм уу? Тэрийн бүх юм нь бас хоёр хаггийн турш хоёр улирлын турш үтсэн. Номол юм эсвэл бүр амар сонирхолтойсэн уу? Тэгээ би бүр action хичээл дээрээ бүр A++ гарсан. Бүр давуулаа гарсан. Манай хийсэн юм дараа хүүбийн нэрт дандаа миний тухай ярьдаг гэсэн. Танаа намайг миний англи нэр Jenny гэж аах. За. Jessie байсан юм л та. Тэгээд солонгос тэр айгүй олон Jessie нэцтэй болоод Jenny болоо тэгээд солисон юм аа. Тэгээд Jenny зовчлаарэ. Тийм тэрээ сургууль дээр намайг Jenny гэж дууддаг байсан. Тэгээд солонгос нэр болохоор Харам гэж дууддаг. Яг гоо тэгээд өөртөө гэсэн нэрэлтэй. Харам одоо хонгорцол байна. Харам нь ямар утгатайгаар өгсөн? Утга нь гэхээс илүү нэг Японы анимашн дээр гардаг нэг номон дээр ч юм уу анимашн дээр гардаг нэг Харам гэдэг дүр байдаг гинэ. Тэрнтэй ер нь чиний байгаа байдлыг адилхан шүү гэж нэг солонгос найзууд маань хэлжсэн. Нэр тийм ч юм уу. Гэж явсараагаал нэг харсан чинь намайг Харам болсон. Тэр нэг нь ч надад таалагдчихсан. За өнөөдрөөс миний нэр Харам шүү. Одоо Харам шүү. Тэгээд Харамын нэг нэртэй болсон байхгүй юу. Тэгээ манайг хийсэн юм яг танаа Jenny Sombe. Арлаад өгсөн штэ. Тэгээд надаас тэгж яригдан гэж чи мундаг биш. Та яг юу хийсэн? Бичлэгээ үзүүлээч. Би бичлэгээ хайгаад. Бэс юм да хаана хийлээ? Ялхлаар явуулсан. Гэхдээ гисэн юм ярих болгонд орох болохоор улирлын төгсгөл танаа Jenny Sombe-гийн үзүүлбэр амар байсан. Ингээл хийсэн гинэ. Яасан мундаг ээ. Бас пеншин. Толзор сэлэм. Ийм хичээлээс атсан. Өө ямар гоё юм те. Айгу түл маш сонирхолтой бүр юм арай өөр яг ийм жоохон практиктэй жоохон ойрхон хичээлүүд ордог юм байна гэж би бол бодож байна. Манай болохоор нөгөө нэг тайзнаас хэрхэн ярих вэ? Манай багш нар ч болов гэсэн мундаг л да. Солонгостой биш солонгос гэж байна. Монголд ч бол угаасаа л улсын ганц урлагийн сургууль шүү дээ. Тэгээд чи энэ сургуульд орохын тулд бас л ижилхэн 500 600 хүүхдээс ингэж сонгож шиглэж сольж аж авдаг. Тэг ингээл авьяасаар нь өрсөлдүүлдэг. Эхлээд чадвараар нь ингээл бөө юм болно. Тэрний чинь дараа яг ажиллах 30-аас ингээд шигчигдэл тэ. Тэгээд одоо яг хэрхэн ямар хувьсан өөрчлөлтүүд хийж боловсролын тэр системд өөрчлөлт орсныг бол мэдэхгүй байна. Бидний үед бол ингээд сонсохоор хоёр орны нөгөө соёлын ялгаа байгаа нөө дээрээс нь яг заримдаа тэгж боддог гэсэн. Яг амьдрал дээр юм хэрэгтэй жоох ингээ гараад одоо дуу оруулдаг ч юм уу эсвэл шууд телевизэд мэдээ уншдаг ч юм уу эсвэл одоо ингээ кинонд ингэж тоглохыг нь камерны өмнө жүжиглэлтийг нь заагаад өгсөн бол тэр үед төгссөн хүмүүсд тэр тал дээр жоохон дутмаг байхгүй юу. Яа тэгэхээр зөвхөн тайзан дээр илүү төвлөрсөн анхаарал өгөөд тайзны одоо яг танд хэлээд байгаа тэр туйлзуур жаадмаад сэлэмтэй хутгата тэрийг ч бас бид нар хийдэг л байсан. Гэхдээ дандаа тайзны урлагаар л холбож хийдэг байсан байхгүй. Тэгвэл энийг гоё дэлгэцтэй нь холбоод ингээ жоох ингэсэн байсан бол бүр илүү гоё. Одоо хонгороо ярингууд сонирхолтой санаж байгаа юм надад. Бүр амьдралтай ойрхон байна. Нүд гэлцээ. Би бүр энэ танхим миний төгссөн мэргэжлийнхаа тухай яаж сураад төгссөн хүмүүс тэр амар дуртай байдаг. Бүр үнэхээр ингээд вау гэтэл нь үнэхээр хичээл үтцсэн байхгүй тэр сургууль. Үнэхээр гоё хичээлүүдийн ард гараа төсөөлснөөс илүү гоё сонирхолтой олон юмыг мэдээд үнэхээр жүжигчин болоход бэлдээд өгсөн. Ямар гоё юм бэ? Үнэхээр багш нар маань сэтгэлээсээ бэлдэж өгсөн. Яг ийм л онцлогийг чи яриулах гэж бүр өнөөдөр бүр
зорж урьсан байхгүй юу? Хамгийн одоо яг ингээд нуулгүй хэлэх юм бол одоо манай подкастт чинь болохоор ер нь бол одоо ингээд нэг урлаг соёлынхан аль эсвэл жоохон олон дүрсэн инфлюенсерүүд тий. За тэгээд чинь яагаад дүүгээ ингээд одоо урьсан бэ гэх юм бол яг магадгүй одоо ингээд хэлний бэлтгэлээд өсчөөд хаашаа орохоо мэдэхгүй сонирхол нь байгаа гэдэг өөртөө итгэх яна би ингээд жүжигчнэр явмаар чадахгүй бол яхан би гадаад хүн чинь ингээд магадгүй тий. Яг ингээд өөртөө ингээд дотор хүн хүсээд байгаа гаднах хүмүүсийн нөлөөлөл ороод ингээд чадахгүй ингээд нэг алхаж чадахгүй ухарч чадахгүй яг ингээд байгаад байгаа тэр хүүхдүүд чамаас мотивац аваасаа гэж утсан байхгүй юу. Тийм болохоор ингээд бүр уурж оролцуулаад тэр гоё юм чинь хуваалцмаар санагдаад тэгээ дараагийн яг асуумаар байгаа зүйл юу гэхээр хоёлаа саяас ингээд ярьсан шүү дээ тий. Яг ингээд гоё явж яснаа би ингээд ээж болох сонголтыг ингээд хийсэн ингээд маш олон хүмүүс бол одоо Монголд ч гэсэн ярьдаг шүү дээ тий. Юу дээ солонгос ч юм бол тэр ч одоо байж боломгүй зүйл үстэй бүр тий. Бухан хүрээгүй гэж ярьдаг. Би намайг ч л одоо би ч монголоор бол айгүй орой ээж болсон байхгүй. Тэсэн чинь намайг энд ч юм бол бүр тэгсэн шүү дээ. Ямар ээжтэй хүүхэд гаргаад гэх тэгэхээр ч одоо чи минь бүр хүүхэд гараад baby гарсан. Тэгээ явах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр үеийн эгчнүүд яаж хүлээж авсан юм багш нарын хандлага ямар байсан. Тэгээс хичээл суулгаад төгсгсөн гэхээр бас тий айгүй тийм олон одоо зөрчлийг давн гараад тий. Тэгээ яг одоо ингээд миний дүүд яг ингээд бодоход магадгүй яг одоо ингээд ойлгоо оюутан ингээд магадгүй ижлэгэн чиглэл биш ч гэсэн ингээд одоо ээж болох сонголтоо хийсэн тий. Тэгээ бас л яг энтэй нүүр тулаа явж байгаа хүмүүс байвал тэтгэр хүмүүст гоё. Хуваалцвал би ээж болсон доо. Нэг ч удаа харамсаж байгаагүй. Энэ карьера тэр чинь бас зориг ахгүй карьера хаяа. Яг одоо яг хэлжсэн юм тий. Эхлээд амар олон юм мөрөөдсөнөөс ээж болох сонголтыг хийсэн гэдэг чинь бол амархан биш. Гэхдээ ерөөсө харамсаж байгаагүй. Яагаад гэхэлэр хүний амьдрал 25 хүртэл карьераа эхлүүлж чадаагүй цааш та эхлэхгүй гэсэн юм байдаггүй. Би ч гэсэн одоо ч гэсэндээ туршаад энэ тэнд хүмүүстэй ингээд ямар нэгэн connection хийгээд холбогдоод шалгаруулсан Монголдооч тэр Солонгостооч тэр ороод явдаг. Гэхдээ миний охин айгүй хэлхээрээ байгаа жоохон байгаа. Ээжийнх нь гар тэр хүүхдэд хүрч явах хэрэгтэй нас ихгүй юу? Тийм болохоор тэрэн дээр илүү цагийг охинтойгоо хамт өнгөрөөж жагаад тэр хугацаанд өөрийгөө дахиад хүн чинь өгтлээл суралцаад өгдөг гэж ярьсан шүү дээ. Өөд бол хүртэл бурхан болох хүртэл суралцаад дуустдаггүй гэдэг шиг би бас суралцсангаа л хүүхдийнхээ ээжийг гэдэг ийм эрчин давхар миний бас мэрэгжил байгаа байхгүй гэртээ ярьхлаар тэр мэрэгчлээ хөгжүүлээ тэрнээсээ суралцаад ингээд юмныхаа ард гарлаа. Одоо хүүхэд минь гэхдээ хөрхөн учрыг бас ойлгомол хаа нэг ээжтэй боломж олгоод одоо би яг ингээл карьераараа зарим үед ингээд ажиллах надад боломжууд хаа нэг гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт л хүүхдэрийн хүн амьтанд харуулаад ч юм ингээд ажилдаа гарчаад байгаа юм болоод байгаа юм. Тэгээд эхлээд ийм байгаа болохоор ер нь надад төлөвлөгөө гэж байдаг. Би ESFJ MBTI маань дандаа төлөвлөгөөгөөр хөдөлдөг. Тэгээд би болохоор би 25-аас 27 хүртэл бэлтэн. Би 27 наснда яг жүжигчний гарагаа эхлүүл зүгээр л тэр үеэс зогсохгүй эхлүүл надад болох юм биш үү гэж ингэж төлөвлөжсэн. За чухам тэр үед бас яах юм? Төлөвлөснөөр болох юм уу болохгүй мó гэхдээ болдог. Яаж ижаа болгоно. Одоо бараг 27 хүрэхгүй эхэлсэн эхлээд явж байгаа. 27-аас хойш яг жүжигчнэрээ зүгээр алаад байгаа нөгөө стомпстомгүй эмгтэй жүжигчнийхийн өөрийгөө таниулна гэд тийм төлөвлөгөөтэй байгаа. Эсвэргээрээ би илүү олон юмд туршиж өөрийгөө илүү дайчин болж илүү мундаг болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Ямар учраас хүүхэд бол нэг хүний амьдралд асуудал болохгүй харин ч эсвэргээрээ хүнийг зоригжуулдаг, илүү олон юм хийхэд хүрэгдэг, илүү амьдралыг утга учиртай болгодог. Би 1000 алдар нэртэй болмоор байна. Би жүжигчин болно, кинонд тоглоё гэсэн ч гэсэндээ тэгэл кино дуусаад дараагийн кинонд орно, дуусаад дараагийн кинонд орно, дуусаад дараагийн кинонд орохгүй ч болно. Орохгүй ч болно. Тэгэхэд хүүхэдтэй байна гэхэлэр илүү тийш дээ.
амар тийм адлын явдалтай болсон. Юуны төлөө амьдарч байгаа утга учирын зорилго нэг юм мэдчихэж байгаа юм тий улуу хүчтэй болж байгаа. Киногоо дуусаад кинонд орсон ч гэсэн киногоо дуусаад би бас зураг авалтаа дуусчаад тэгтээ байхгүй солонгостойсэн зураг авалтаа дуусгаад хүүхдэлгээ яарна. Найз найзтай харлаад үлдээсэн. Тэгэл гэртээ яриад за дараагийнхаа зохиолыг уушна гэж бодчихад хүүхдтэйгээ нацалтай штэ. Тэгэл энэ амьдрал амар тийм адлын явдалтай. Ерөөсөө надад уйдах цав байдаг юм. Өмнө нь бол би айгу уйддаг гэсэн байхгүй юу? Их сургууль сурч байхдаа тэгэл цагийн ажиллаа ч юм уу хийгээл төлбөрөө төлөөд сургуультай явна. Гэтэл цаанаа л амьдрал яг нэг хийвээ. Ингээл өвчлээл одоо тэгвэл гэсэн. Одоо бол ээж болсон хонгороо ээж болоогүй хонгороо ялгаг ярьж штэ тий. Тийм. Би өмнө нь ээж болоогүй бахтаа. Тэгэл гутарч матрах ч юм уу тийм үедээ тэгэл бөмбөгнөөл ганцаараа уйлал нэлмэс тийм нэг сул дараадаа биш айгу хатуучлалтай төвчээртэй би бол хэр баргийн хүний хажууд төсөр төвчээр хатуучлаараа бол хэр баргийн хүний доор орохоргүй амар ихтэй байдаг тэр тал дээрээ циркчин мэрэгчлийг эзэмшихэд тэр олон юм суралцсан байхгүй төсөр хатуучл төвчээр гэхдээ зүгээр л миний нэлмэс айгу хурдаа өмгөрөөд очичдаг энэ талтай. Тэнгүүт л хүмүүс ойлгохлаа нэг сул дорой нэг гүнян гэсэн нэг юм хүн байна да гэд ойлгочдаг. Тэгэхэд тэр цаан чинь бас алиа гэд ингээд дотроо атгцсан хүн байдаг байхгүй дотор нь харагддаг болохоос гэд тэгээд энэ хоёрын ялгаа гэх юм бол яг ийм хүн байсан. Гэтэл хүүхдтэй болохоос өмнө дотроо нэг өөрөө хүүхдээр болохсоор ингээд туйхан хүнд ингээ мухагаар хэлүүлчих юм байна. Үйлж унжаал ингээл явж идэг дотроо ингээл шархлаа. Хүнтэй ингээл муудах ч юм уу тийм юм дээр шархлаа ингээ явж идэг байсан бол хүүхдтэй болсон чинь яадгийн. Тэгээд хүн алтаалээ зуйлал эзгүй юм нэг мухагаараа дуудуулаад үз. Би тэр юм хийгээгүй юм чи яах юм? Би тэр хүмүүсийн хэлснээр би тийм болчихгүй гэдэг тийм амар өөртөө ихтэй болсон. Илүү хүүхдийнхаа өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг болохоор илүү хатуужилтай болсон. Яг нь үлэмсэн жоохон хурдан бөмбөрүүлэлтийг стацвал хатуужилал бүр сайн баг 200 болсон юм бэ. Тэгээд би юу нэг хүүхдтэй болох юм хүмүүсээс өмнө бол дэг бол нэг зүгээрээ тааж маань битээ энд их амар асуудал болгож хараарай тий. Би ингээд төссөн штэ гэж тий. Даваа тулцсан та нар яагаад чадахгүй гэж тэгээд бас нэг юм гэх юм бол надаа эсэргээрээ илүү олон боломжууд нэгтсэн гэж би харддаг. Дахиад хөвгтэл болчихгүй бол. Хэдэн настай ээж болсон юм бэ хонгороо? Би чинь 21-тэй дээ. Ээж болсон гээд 22-тай дээ өгнө. Тэгж авчихсан. Нилээн бас хөөрхөн залуугаараа. Тийм байна тийм. Монголч бас залуу байна. Тийм байна. Болсон. Гээд одоо ингээд хүмүүс чинь залуугаараа л карьер эхлэх болоор атлаа барьлаа гэж хэлж. Тэгэл боддог байхгүй юу? Би карьер эхлэхгүй гэсэн чинь эмэгтэй хүний гол хүсдэг ингээд аз жаргал хайр дурлал бүх юм ингээд би мэдэрчлээ штэ. Хүүхдээсээ авах. Одоо миний амьдралд миний утга учир хүүхдийнхаа төлөө амьдардаг. Би ажил хийж мөнгө олохдоо ч хүүхдээч боддог. Уусаа хүүхдийнхаа төлөө амьдарсан. Хүүхдтэйгээ хамт том болоод алаад өгнө гэж боддог. Охинтой ялангуяа бүр за ээж хоёр угаасаа алаад өгөх юм байна. Залуугийн хүүхдтэй алчлаар чинь айгуу даваа талтай гоё. Цэцэрлэгт хүүхдээ оруулаад өгсөн ч ямар залуу юм бэ гэж ус тэнгүү чи амар гоё гэхгүй юу. Хэрэг миний охин 10 жилдээ ингээл сургуульд ороход би эрчим юм шиг явна шүү дээ. Тийм байна шүү дээ. Тэр талаас нь гоё юм байна шүү. Эртэж болсон хүмүүсгүй та нар хочж гин. Алтаагүй та нар хочж гин. Яалтчгүй хочж байгаа гэсэн. Тэг хүмүүс за карьер өгөх хүмүүстэй жагаал донд нь хүүхд жирэмсэн болоод ч юм уу нэлээ ингээл хүүхдтэй болоод аз жаргалаа мэдрээгээд гэх юм бол карьерлаа та нар завсардахгүй шээ завсартна. Бас арилж байгаа. Та нар алдахгүй юм шиг хугацааны хувьд насны хувьд жоох ингэж байгаа болохоос энэ ижилхэн замыг туулах. Ижилхэн замыг туулах. Гэхдээ та нар оройтоод би мах бит чинь жоохон хэцүү болсон үедээ тоолно. Ирч хүч чинь бас хэцүү тэр үед. Хэцүүлтэй. За манай хонгороо одоо яг сүүлийн үед уран бүтээлч байгаа хувь сая ингэ ярьж штэ би ингэ буцаад ингээд одоо ажилдаа орж байгаа гэх тий. Тэгэхээр ер нь эрхийг холбоотой байдیں۔ Одоо ингээд төгссөн яг үе үеийн чинь дээрэс нь ингээд самбай хүүбэ нартайгаа ихэр уялдаа холбоотой ажилтгийн одоо нэг үеийнх нь дээрэс нь манайх бол жишээлбэл нөгөө нэг Монголд болохоор
урлагийн цөөхөн эдэн сургуультай уусаа Монгол улс маань хүн ам цөөхөнтэй шүү дээ. Тэгэхээр чи олон байж болохгүй тий. Тэнгүүд нэг толгойн 2 3 сургууль байдаг. Тэгэхээр тэр сургуулийн ингээ үе үеийн төвсөгч нар нь ингээ хоорондоо тэмцээн уралдаанаар ингээ шиблээд найзууд болчдаг. За тэгэнгүүт гайгүй найзууд болсон юм чи энд ийм хороо байна чи ирээрээ хинээ байраа гэл те ингээл би бинийгаа дуудаал ингэж явдаг бол солонгосын зарчим яа тийм чи entertainment-лэг уус штэ яг заавал нэг entertainment-д харьяалагдаад тэрний хандлаа ингээл хороо бөгөөд явдаг юм уу эсвэл яг ингээд дуугийн сонсоод номын сонсцсон ингээд төгссөн мэрэгжлийн уран бүтээлч нарт ямар цензурээр яаж уран бүтээлд ортыг миний анзаарч байгаагаар л ерөнхийдөө бүгднтэй холбоотой байдаг. Бүгдээд доод ангигүй ерөнхийдөө. Яагаад тэгэхээр би ганц Монгол байсан болохоор ганц гадаад гээд яваандаа бас нэг гадаад нэмж надаас хойш гадаад хүн нэгийг аваад тэгээ хоёр хүнийг суугаад төгссөн. Гэтэ одоо тэгээ тэрнээс хойш байх болсон юм уу? Тэрнээс хойш одоо бол орж ирснийг анзаар. Байхгүй. Шинээр орж ирсэн бид нэр анзаараад гадаад хүн харагдаагүй. Хоёроор барыг дуусгар болоогүй л элтэй. Яг хүчээр хүн ховор байгаа юм болов. Магадгүй. Болохгүй байж магадгүй ч юм уу те. Зориглоод оруулаас эцсийн үзнэ. Тэгээд үзэхлээр ингээд бүх дээд доод ангийнхаа хүмүүс ингээд холбоотой. Доод ангийнхныгаа сайн мэдгүй байна. Хамт сурч исэн гэхлээр дээд ангийнхныгаа илүү сайн мэддэг. Доод ангийнхан гарах үед корона гараад жоохон ингээд хичээл салгартаад энийхээ царайг харилцаж чадхаа болцсон. Тэгээд зарим нь царайг санахгүй мэдгүй харж үзээгүй ч хөтөө байгаа. Магадгүй тийм биш үү? Дээд ангийнхныгаа бол анзаарна байнгын холбоос битэй байдаг. Тэгээд гэхдээ тийм театр чиглэлөөгөө бол бүгдээрээ холбоотой манай энэ гэрээч ингэж хамтдаа тавьж жүжиг тавь ингээд ийм саналууд нэгэнтэй байнга тавьдаг. Ийм нэг жүжигчин бас хэрэгтэй. Чи юу н манай театрт ороод ирлээ. Нийлээд бүгдээрээ театр байг болцсон. Яасан тэр театр ийм жижигэн компаниараа үйл ажиллагаагаа явуулаад хийж байгаа тийм фракцууд нэлээд олон байгаа. Тэгээ чи манад ороод ирээд ингүүл яаж чинь. Чи манад ингүүл яаж чинь. Ингээд хамт самбайтайгаа хамт дээрээс танилцуулсан самбайтайгаа хамтыг төсөл дээр хамт ажиллаад намайг тэр жүжигчнэр биш артист уран ураачаар манайг соби хийгээд ажилласан. Тиймэрхүү юмнууд коннекшнууд бол байдаг. Гэхдээ ер нь өөрөө л илүү тийм байна тий. Том боломжуудыг гэх юм бол өөрөө л гүйжээж алдаг. Би бас Монгол чиглэл одоо ингээд жүжигчин гэхлээр намайг Монголд хинч намайг жүжигчин гэж мэдхгүй. Хэлэхгүй байгаа болохоор хинч мэдхгүй. Монголдоо гараагүй, ямар нэг уран бүтээл тоглоогүй хинч. Үнэхээр энэ бол бодит байдаг штэ хинч мэдхгүй байна. Мэдхгүй гээд хин нэг надад санал тавихыг би хүлээгээд би тэсэхгүй байхгүй юу. Тэсээг байхгүй. Би өөрөө Солонгост өөрөө хөдөлтөж жүжигчин. Өөрөө компани хаагаад өөрийнхөө ирээдүйг өөрөө хаанаас нь гүйжил ингэж олж авна гэхээс биш хамраа зөвхөд би ингээд төгсчлөө. Одоо надаас хин нэг ирээ санал тавина гэд ингээд хүлээгээ суугаад тахлаар чинь бас ирээдүг байхгүй. Тэгэж одоо би надад Монгол ерөөсө таньж мэддэг жүжигчний компани production ч юм уу материалын тийм юмнууд авахгүй бас шалгаруулалт Монголд тийм нээлттэй шалгаруулалтууд мэдхгүй мэдээллийг ерөөсөө олж авч чаддаггүй би аягүй хайдаг кино дүрийн шалгаруулалт юу вэ Facebook дээр тийм группүүд идэм билээ дандаа экстра авдаг би болохоор экстрагаар биш би чадвараа харуулмаар байхгүй гэд ерөөсөө тиймэрхүү юмнууд орж ирж байгаа юм тийм тэгээд анзаархлаар хүмүүс нөгөө Сүйс Монголд төгссөн тийм хүмүүс хоорондоо холбоо сүлбэтэй байдаг болохоор нэгэндээ тэр шалгаруулалт юмныхаа саналыг тавьж ингэж холбогдсон юм билээ айгүйх. Тэгээ намайг Солонгос төгссөн болохоор хинч мэдхгүй тэр хүмүүс чинь намайг хонгорцуул гэж ямар хонгорцуул гинэ гэхээс шигээд тэгээ би нэг өдөр CV-гээ монгол хэлтэй бэлдээд Orange гэдэг entertainment руу явуулсан. Үгүй гол нь тэр хүмүүс шалгаруулалт явуулаг багт би зүгээр л мэйлийн фэйсбүүкээс олж ухаж авч байгаа мэйл дүүн явуулчихгүй юу. За хариу штэ. За дахиад нэг явуулнаа маа. Нөгөөдөр за дахиад нэг нөгөөдөр явуулсан юм дахиад нэг явуулчих. Гэсэн чинь нэг өдөр надад Orange entertainment-ийн хариулагч хүн надлоо найз зөвсөл явуулаа битсэн мэдээ. Чи манайх лөө портфолиогоо явуулсан. Тийштэй сайн байна уу та гэж. Тэгээд эцэс би өөрөө ингээл явуулгаалсэн тэр нэг юм давтаал хартны явуулсан байгаа байхгүй юу. Тэгээд нэг ингээд хүн ганц ч гэсэн мундаг найруулагч намайг ингээд нэг юм хонгорцол гэдэг охин мэт юм байна гэж мэддэг болсон нэ. Тэгэл
хойноос нь одоо хүртэл бас шалгаруулалтын араас ингээд тийм юм нээлттэй байдаг болохоор солонгос гэхдээ бас ингээд нөгөө бас ер нь нээлттэй байд юм уу яадаг хаалттай байдаг юм уу энэ audition эдрүүд ч юм болохоор ийм явах гэж байгаа шүү гихсэн мөртлөөсөө entertainment дээр шалгаруулж яваад байдаг шүү тий хаагур болж байгаа нь мэддэхгүй тэгэнгүүтсэн мөртлөөсөө яаж одоо магадгүй ингээд нөгөө нэг солонгост ингээд яг урлагийн чиглэлээр сурж байгаа хүмүүс ингээ audition өгмөр байдаг бас ингээ мөрөөдлөө биелүүлмээр байгаа эсвэл энд чинь бас заавал урлагийн чиглэлээр биш гэхэд уран бүтээлч нар аягүй их байдаг штэ тэр хүмүүс ингээ зүрхнийх нь гүнд нь байгаа штэ тий тэгэл явмаар байдаг гэсэн чинь хаашаа битггүй тийм хүмүүс хоёулаа чиглэл өгөл яах вэ тийм хүмүүс гэж хэлэх юм бол яг хаа таньж мэддэг хүмүүс ч юм ингээ нэгэндээ санал тавиад эсвэл entertainment бас Монголоос тийм бол өөрсдөө бол биш л дээ. Гэхдээ бас солонгос боломжууд нь илүү гайгүй байдаг. Audition ингээд зарууд аягүй их ордог. Яаж тэр зарыг харах юм? Хаанаас олд? Одоо ингээл Never group ч юм уу, Intent ингээ Instagram-аар ч юм уу. Эсвэл ингээд реклам явдаг ч юм уу. Ийм дөрвөн шалгаруулалт хийдээс эднээс насны хүүхэд ч юм уу. Тиймэрхүү юмыг ажиглаж байгаа. Instagram-аас би аягүй их олж тэгээд бүртгүүлээд саналууд аваад ч юм уу тэгж нэг хамтарч ажиллаж байсан юмнууд байдаг. Бас тийм вебсайтууд байдаг. Жүжигчдийн ашигладаг, жүжигчин модель, урлагийнхны ашигладаг. Тэгээд өөрийнхөө профайл юмнуудыг оруулаад тэгээд тэр хүмүүс дундаас жүжигчин, модель, дуучид хэрэг болж байгаа хүмүүс тэр хүмүүс дундаас ороод хайдаг байхгүй юу. Тэнд өөрийнх нь танилцуулга бэлэн байхлаар заавал холбогдож инээ тэрэ асуух шаардлагагүй. Ороод клик хийж дараал хэдэн насны ийм охин байна, ийм туршлагатай байна, энэ сургуулийг төгсөөд ингэсэн байна гэж харж агаад киплж агаад за энэ хүүхдэд холбоод үзээ саналаа тавиад үзье гэдэг. Иймэрхүү бас нэг жижиг хөрхөн боломжууд бас гарч ирдэг. Тиймэрхүү юмд би айгүй сонирхолтой юм байна тий. Жиг сордог. Чиний хамгийн одоо ингээс ер нь хичнээн төрлийн кино зураг авалтанд оролцож үзв. Тэгээд ер нь сонирхолтой одоо бас ингээс хуралцсангаа бас ингээд дурсамжийг бүтээсэн тий. Ингээд сэтгэлд ингээд хоногсчод тийм одоо уран бүтээлийн ажлын талбар дээр юу байна? Солонгост бүр жүжигчин гэхээс илүү айгүй нийттэй. Уран нуграачаараа карьераа бас эхлүүлсэн мэт. Айгүй нийттэй юм болсон юм аа. Жүжигчнэрээ оруулна гэл өөрийнхөө профайл энтрийг ингээд хийцэн. Гэтэ миний чаддаг нэг онцлох тал чинь уран нуграалт би махад амар сунгалттай ашигладаг гэдгсэн чинь циркчин гэдгсэн чинь надад циркчин гэдэг ингээд битсэн байх юм аа. Конторшноос уран нуграач гэж яг ямар төрлийн юм болов? Бичлэг зураг юу байна гэдэг өөрийнхөө зүгээр YouTube дээр байсан бичлэгийг ч юм уу явуулсан чинь ингээ манай ийм нэг хөтөлбөр болж байгаа маа энэ дээр ирээд цалингуулсны тохироод ингээд бид нартай хамтарч нэг өдөр ажиллаач гэдэг ингэж нэг санал аваад анх солонгос жүжигчнийхээ ямиг бүгэлдсэн байсан тэрнээсээ өрнөө ураад ирээд нуграх боломж чи тоглолт хийдэг юм уу? Тайзан дээр гардаг юм уу гэж ийм санал аваад тэгэж бас ийм давхар карьераа ингэж хөргөлсөн. Тэгээ би сүүлийн үед олон кинонд бол тоглоогүй, олон зохиолыг хүлээж авсан. Гэхдээ жүжигчин хүн гэдэг авсан зохиол болгондоо тоглох ёстой гэсэн юм байдаггүй. Хүлээж аавн тэр дүр надад тохирохгүй. Би өөрөө ч тэрийг хянах чадвартай, хянах шаардлагатай. Эсрэг талын найруулагч маань хүртэл тэрийг одоо яг миний профайлыг хараад үзэхэд имиж нэг юм охин байна. Боддороо уулзахлаар миний төсөөлснөөс илүү жоохон юм байна. Хүүхдэрээ юм байна. Чи чинь 10 жилийн дүрт тохирох юм биш үү ч юм уу те. Тим киноны саналууд авч яхад надад яг тэгжсэн. Яг ингээ боддороо уулзсан чи чинь юу хүүхдээ ээж би чинь чамд хүүхдээ ээж болсон гэхэлэр чинь бас нэг ийм солонгос дээрвийн кинонууд байдаг шүү дээ. Хамбуг өмсөд ийм кинон дээр ийм нэг ахаатан махаатны дэшээ ээж мэж ч юм уу тийм ихч мэгчийн дүрт ингээд гарч исэн чинь нэлхаараа юм биш дээ. Айгуу жоохон ийм эдүүтэй царайтай яриа хэллэг юм чинь хүртэл ийм эмхтэлэг ийм жоохон хүүхдийн л яриатай юм байна. Ер нь би чамд дараа тийм 10 жилийн хүүхдийн дүр гарч ирвэл заавал чамд гэдэг утнаа яг тохирох юм байна. Ингээд ч юм уу ингээд имиж нь тохироогүй. Эсвэл миний бас хүсэжсэн, тоглохыг хүсэжсэн юм кино. Гэтэ би тэр дүрийг гаргах арай надад тохирох дүр байдаг. Тохирохгүй дүрийг хүчлээд хийчихлээр бас болдог. Наалтахгүй тий. Наалтахгүй эсвэл тэр дүрийг би айгуу гоё уран бүтээл гаргах гэдэг. Би
би гол дүр төгөлж байвал яа тийм зүгээр очиод яаж хийж байгаа зүгээр нэг хийчи гэдэг тэр киног алаа хийчих штеп. Ямар гоё юм бэ. Чи бас ингэж бодно гэдэг чинь айгүй олон хүмүүст бүр үн цэнтэй уран бүтээлтэй цензуртай хандах маш тийм том сегментийг өгч байгаа санагдаж байна. За тэгвэл маш олон ингээд бас шин залуу уран бүтээлч нарт их сонин үнцгийг өгч байгаа шиг санагдаж байна. Яа гэх юм бол одоо ч юм бол ингээд нөгөө айлч улсад дүр дээр гараад гэс ингээд өөрийгөө таниулаад юу ч хамаагүй тоглоол те. Ингээд гэс хурдхан шиг л олны өмнө олны танил болж аваад болох хэл мөрөөддөг штэ. Тэгтэл чиний эсрэг байр суурь бол арай өөр байна штэ те. Би жоохон ингээд ирсэн ч гэсэн уншиж үзээд наалдвал би ингээд орон наалдахгүй бол орохгүй. Гэт өөрийнхөө тэр ирж байгаа одоо сандал өөртөө тоглох уран бүтээл дээр маш гол цензур тавьдаг юм шиг санагдаж байна. Энэ бол бас маш тийм чухал уран бүтээлч хүний хувьд одоо өөртөө тавьж байгаа маш том үнц юм гэж би харж байна. Энийг бол дүүгээ бас ингээд айгу өөрөөр харж эхэлж байна. Тийм ээ. За тэгвэл манай одоо контентын маань бас нэгэн булан байгаа байхгүй юу? Хонгороо. Юу гэхээр ер нь бол ингээд урлагийнхаа түрүүн хэлсэнчлэн философиуд урлаг соёлынхныг оролцуулдаг гэд нэг хэлжсэн тийм ээ. За тэгэхээр яг энэ хүү одоо подкастт маань оролцож байгаа уран бүтээлч нар юм уу зочид маань ямар нэгэн урлагтай холбоотой нэг жижигхэн одоо үзүүлбэр ч юм уу, дуу ч юм уу, шүлэг ч юм уу, аль эсвэл одоо сэтгэлийн одоо захиа ч юм уу ингэж одоо уламжлал тогтсож байгаа юм. За тэгэхээр чи өөрийнхөө одоо хайртай хин нэгэн одоо тий охиндоо ч юм уу, ээжтэй ч юм уу, эсвэл ахтай ч юм уу, найздаа ч юм уу бит хоёрын ярилцлагыг үзэж байгаа чинь хин нэгэн одоо таньдаг хүнд би энэ хүнд их талархаж явдаг юм аа. Тэр хүндээ зориулаад ингээд ийм одоо сэтгэлийнхаа мэдлэгийг өгмээр байна гэсэн хүн байвал болно. Аль эсвэл одоо багштай ч юм уу мэдгүй л байна л та би тий. Тэгэхээр юу гэж бодож байна? Эсвэл хүн хүргэж болох юм аа. Асуусан байж болно. Эсвэл чи гоё ингээд одоо энэ чинь шууд бас сонирн байх болов гэж бодож байна. Жүжигийн нэг хэсгээс ч юм уу явж болно тий. Одоо солонгос одоо номер. Тэр чи өөрөө бодож байгаад одоо юу байвал гоё байх вэ? Би сая нөгөө нэг хамгийн дуртай жүжигчин гээд Чон Чияны пэвним гээд хэлчихсэн да жүжигчин Чон Чиян гэдэг айгуу мундаг жүжигчин Монгол хүмүүс ч гэсэндээ хараа шууд тань. Тэгээ тэр хүний хамгийн дуртай кино гэсэн чинь би нөгөө англи хэлийн солонгос хэл дээр мэдээд байгаа чи англи хэл дээр нэрийг мэдгүй чи солонгос англи нэр нь ондог байх тохиолдол айгуу гэдэг болохоор солонгос нэр нь болохоор туудаг гэдэг баггүй юу? Тудууг дээ. Би үзчихсэн юм шиг санагдчихлаа. Байсан бах тэг. Үзэж бол байсан. Тэгээд англи Thieves кино 2012 онд гарч ирсэн кино. Энэ кинонд яагаад дуртай вэ гэхээр экшн миний нөгөө яриад экшн хэсэг ордог. Тийм адал явдалтай, зураг авалтаа хийжсэн. Аюултай юм нэг юм сорж байгаа ч юм уу би харуулсан. Тим киноны дүрийг энэ жижигчин энэ наалдартай Чанжиан гаргах юм байна тийм жижигчин маань бүтээсэн тэр дүр нь надад миний сэтгэл амар хүчээсэн жоохондоо үзэж байсан юм тэр кино. Тэгэл тэрнээс хойш энэ юм шиг юм алаад байгаа гэж жижигчин байна гэдэг юм мөрөөдлөө. Түр чи яг тэр киноны хэсгээс үзэх юм одоо тэгвэл за одоо тэгвэл хоёлаа саяны одоо даалгаварч гэх юм уу одоо юу ч гэх юм тийм одоо уламжлалыг маань одоо юу хиймээр байна? Уншиж болох нь эсвэл бэлэн одоо интернетээс харж шүлэг явж болно. Уншиж болж байна. Хин нэг өөнд юу ч яаж болно. Шууд авьяасаа үзүүлчих юм уу? За. Юуны тухай юу вэ? Уншлах байх тусмаа л гоё л байна тий. Тэр Beauty Inside гэдэг кино. За үзчихэл байсан. Beauty Inside гэдэг киноны ямар гоё юм бэ? Сонирхолтой юм тий. Драмны нэг хэсэг гэдэг баггүй. Окей, аюу гоё санагдаж байна. За. За файтинг. Яг нөө жүжиглэл дээр явчих юм зүгээр. Жүжиглэл сони юм шүү. Харин бүр гоё сонирхолтой санагдаж байна шүү дээ. Энийг хараад хийж болно. Хүрэхгүй. Тийм зүгээр шүү дээ. Чи өөрөө харахтаа хараад харахгүй ч хийж болно шүү дээ тий. За Солонгос улсад жүжигчний мэргэжлийг дүүргэсэн уран нугараач жүжигчин манай хонгор зул маань танаарт одоо нэгэн алдартай киноны хэсгээс одоо бас манай уламжлалыг одоо өргөжлүүлээ хүргэх гэж байна. 엄마는 화도 안 나? 엄마는 억울하지도 않아? 내가 뭐 하고 있었는지 알아? 여기 오기 전에 나
손톱하고 있었어. 엄마가 이렇게 아파서 밤바닥에 떼굴떼굴 구르는 동안 나는 손톱이 다 하고 있었다고. 손톱하다가 엄마한테 전화가 와서 나는 이런 줄도 모르고 받으면 더 잔소리 하겠다 싶어서 전화를 안 받는다고 엄마. 그러니까 왜 모르게 나를 바보로 만들어? 왜 말 안 해서 다시 불효녀로 만들어? 내가 얼마나 나를 원망하면서 살 거야. 그 순간 마지막이었으면 도대체 나보고 어떻게 살라는 거야? 엄마는 왜 평생 엄마 생각만 하는데? 엄마도 엄마 생각하고, 엄마는 평생 왜 내 생각만 하는데? 내 생각만 하고, 나도 내 생각만 하고. 엄마. 와, 괜찮아. гайхалтай. Вау. Маш баярлалаа. Манай үзэгчдээ тэглэн авах хувьд гэхдээ маш бүр үнэхээр бүр гайхалтай үйлдвэр болчихлоо. Би өөрөө бүр шууд энэ рүү гүгээд орчлоо штэ. Гэхдээ энэ чинь ингээд нэг дотроо бодоод ингээд төлөвлөж байгаа шууд ингээд одоо манайхаар бол дүрдээ ороод одоо шууд орох хэвээр те мэдүү ингээд шууд аим мундаг ингээд энэ сэтгэл зүг ингээд чирээд нэгсэндээ жүжигчүүнчуугаас сэтгэл зүйч тэгээ дээрээс нь сэтгэлийн ингээд бүх юм руу ингээд хувирдаг болохоор маш их юм сэтгэл зүйдэл дээр ятардаг юм урлаг штэ бүр энийг бол хүмүүс болохоор яг харахтаа нэг үг цээжлэл амар амархан гэж боддог бол саяны одоо жишээлбэл нэг жижигхэн хэсгээр бол одоо манай хангаас бол маш их одоо тий сэтгэлийн бас юм хөвлөд гарч ирж байна. Тэгээд дүүгээр маш их бахархлаа, маш их баярлалаа. За өөрөө ингээд нөө шокноос гарчдаг. Одоо яах вэ? За маш үнэхээр их талархлаа дээ. Өнөөдөр одоо юу ч үзүүлж бүжиглээд нэг уйлж яана. Үнэхээр нэг хошин урлагийн. Гэтэ манай подкаст бол үнэхээр бүр юм халуухан жинхэнэ яг одоо урлагаар амьсгалсан подкаст байна. Чи өөр мэдэн шүү дээ. Манай entertainment, гоо entertainment манай Солонгос зөндөөл entertainment байгаа ч гэсэн яг мэрэгчлийн entertainment бол манайхаас байхгүй. Хаач нур бартам хэлнэ. Тэгэхээр бас манай entertainment-ийн уран нуграачаар явдсан шүү дээ. Манай хонгорооч нь гэж одоо хэлж дээ. За тэгээд дүүтэй үнэхээр их баярлалаа. Цаг зав нараа бас зориулаад бидний ярилцлагыг хүндлээд хүрэлцэн ирсэнд тэгээд манай подкастыг бас одоо дэмжин ажиллаж байгаа хамтран ажиллагч ивент итгэж байгууллагуудаас зарлаад хичин чамд бас гарын бэлэг өгсөн юм аа. За тэгэхээр хамгийн ихнийх нь хамгийн ихний байгууллага болохоор D&G Korea Education гэдэг сургууль зурчлал боловсролын зурчлалын төв байгаа. Бид нар бол бүгдээрээ л ингээд одоо Монголоос одоо ямар нэгэн зурчлалаар дамжаа ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн аргачлалыг хайж байгаа л энэ Солонгост ирдэг шүү дээ. Бид нарыг одоо яг бид нартай ив ижилхэн Солонгосын хаана ямар сургууль сурхаа мэдэхгүй байгаа. Эсвэл хэлний бэлтгэлээд үргэлжлээд өөр гой хүсэл мөрөөдлийн сургуульд орсон чинь яахад чиглэлээ мэдэхгүй байгаа бүх хүүхдүүдэд Солонгос дотроо ч гэсэн зурчлалыг хийж яадаг. За энэ Эми Мина гэдэг Facebook хаягтай энэ одоо D&G Korea Education сургууль зурчлалын төв маань манайхтай хамтран ажиллах юм аа. За тэгээ миний дүүд маш мундаг жүжигчин болоорой. Ирээдүйд улам тад гялалцаарай гэдэг энэ гарын бэлгийг бол өгж байгаа шүү. За тэгээд эрүүл мэнд гэдэг ямар чухал вэ гэдэг чи хоёроос түрүү яриан дундаа ингээл ярьлаа тийм ээ. Тэгэхээр тэр дундаа Солонгосод одоо даатгалын систем ямар гоё хөгжсөн байдаг вүлээ. Дэрийг бас мэдээгүйгээсээ болоод олон залуучууд маань жоо тий сүүлдэж харамсах тохиолдол их байдаг. Тэгэхээр урьдчил заавал зөвхөн улсын эрүүл мэндийн даатгал биш ээ. Эрүүл мэндийн салбар бол маш олон төрлийн даатгалыг хийж та энээс хэтэг буюу үр дүнгийн тэр ач тусыг авах боломжтой гэдгийг одоо энэ хача даатгалын бүр олон ингээд одоо хүмүүсээ удирдах яадаг ахлах ажилтан байдаг. Энэ бол Монгол бүсгүй ажиллаж байдаг. Гэтэ ганцхан монголчуудаа удирддаг юм байлээ. Бад манай оюуны агч шиг одоо ингээд бүр гадаад танилцаагаа тимийг удирдах яадаг. Инх болор гэдэг энэ бүсгүй байгаа. Тэгээд олон бүх даатгалын системүүдийг хийх юм байлээ. Тийм. Энийг яг биеэрээ мэдэрсэн хүн бас хэлдэг. Яа гэнэ.
За тэгээд дараагийн байгууллага юу вэ гэхээр Kebutra Mongolia гэж байгаа. Энэ байгууллага маань яадаг байгууллага вэ гэхээр гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг Солонгосоос Монгол улс руу аль бие усны эрхтэйгээр гэхдээ бүр зүгээр аль бие ус биш заяа. Онцгой аль бие усны эрхтэйгээр оруулж байгаа ийм байгальтай компани байгаа. Тэгээ Намин Чимэг УК гэдэг хоёр захиралтай энэ компанийнханда хамт олон маань ирээдүйн модель гоё одоо алдартай жүжигчин болоорой гоо сайхандаа анхаараарай гэж гоё гарын бэлгээ явуулсан шүү. За дараагийн байгууллага болохоор Хам маркет гэдэг ер нь бол бууз банш Монгол хоолнуудаа бол иддэг үстэй манай хангараа. Монгол хүн ч Монгол хоолоо бол идж байгаа. Тэгэхээр Солонгостойгоо монголчуудад маань зориулаад хүнсний юм гой хоолнуудыг дээрс нь нэлээд завгүй амьдардаг штэ бид нар. Тэгэхээр бууз баншаа тэр болгон гараараа хийгээд бэлдээд байж амжидггүй. Тэгэхээр бидний өмнөөс бэлдээд айгүй гоё ингээд бэлэн бүтээгдэхүүнүүдийг борлуулж яадаг. Махны бүх төрлийн одоо үйлчлэгийг бас үзүүлж яадаг. Ийм гоё одоо дэлгүүр хүнсний дэлгүүр байгаа. Хам маркет гэдэг сан дээр байрлалтай манай анхаагч манаас энэхүү одоо байгуулгын юм бол тэргүүнээр ажилтгийн тэгээд гарын бэлгээ өгөхөд араас нь бол тэгбэ явуулах юм байгаа шүү. За яа. За тэгээд амттай гоё одоо нэг өдрийнх нь хоолны одоо дээжүүдээ явуулах гэсэн шүү. За дараагийн байгууллагаас танилцуулъя. Монголын Оюун ухааны академиг бол мэдэх байх тийм ээ. Хатанбаатар багшийг бол мэдхгүй хүн бол Монголд бол байхгүй. Тэгэхээр энийг хамгийн шүү. Энийг мэдчихээд байна. Тэгээд Хатанбаатар багш маань бол оюун ухааны одоо энэ спортоор бол дэлхийд монголчууд бол одоо номер 1 гэдгийг бол тархлаад байгаа. Тэгээд хамгийн сүүлд бол хоёр ихэр одоо мөгшөр нөгөөт нь ямар шүрээлээ нөгөө хоёр ихэр тамирчин маань бүр гавьяа тавсан штэ. Тэгээд энэ хоёрыг бэлддэг энэ мундаг одоо академийн сургалтын юг Солонгост амьдарч байгаа олон гэр бүлүүдэд зориулаад хүүхдүүдтэй ирээдүйн Монгол иргэдүүдэд зориулаад франчайз эрхийг нь авчихсан Солонгостоос салбарна гэсэн үг. Бүр аль бие усны эрхтэй энийг олон урнаа аш маань явуулдаг. Хамгийн гоё нь ингээд бид нар чинь ингээд энэ тархаж амьдарч байгаа шүү дээ нүүдэлчнээсээ. Тэгээд Солонгосын хотод байгаа монголчуудтай зориулаад очиж үйлчлэгийг үзүүлдэг. Гоё хаз. Тэгээд Солонгост байгаа Монголын Оюун ухааны академийн хаан болон маш баярлаа гэж хэлмээр байна. Энэ Оюун ухааны академи мөвшөрийн гişүр мөн тэ? Тийм ах шүү. За тэгээд дараагийн байгууллага болохоор юу гэхээр тийм үү. За SS Global гэдэг одоо SS Global-ийн компани хамт олон манаас гарын бэлгээ өгч байгаа. Энэ ямар компани бэ гэхээр Солонгосоос Монгол руу одоо аль бие усны эрхтэй юу явуулдаг компани байгаа. Нөгөө бараа бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг юм бөөнөр. Гэхдээ ганцхан Монгол биш одоо Вьетнам, Орос, Турк руу ч гэдэм үү те олон улсын зах зээл рүү нийлүүлдэг ийм гоё Монгол компани гэдэг юм аа. Тэгээд гарын бэлгээ бас явуулсан байгаа. Мөн дээрээс нь энийг за бүх охинтойгоо гоё аялал зугаалгах хийх юм чинь ингээд ийм гоё одоо SS Global-ийн мандхай захирал маань бүр ийм гоё аяны ийм хүнжил ингээд явуулсан. Энэ нь болохоор тамийн болоод ингээд нөмөрч олчдаг. Айгүй болохоор за тэр ингээд ирч хүүхэд гаргахлаар хүүхэд хүртлээ. Аттай ямбатай гахгүй юу? Баярлалаа. За тэгэхээр бас нэг юм байна. Хамгийн гол нь бол өнөөдрийн бас энэ гоё халуун дулаан ярилцлагыг өрнүүлээд маш гоё авьяасаа жүжиглэх уран чадвараа дээрээс жүжигчний уран чадварыг одоо олж авсан тэр гоё ариун их туршлагаасаа бүр цаг нараа харамгүй зориулаад хурж ирээд халуун дотн яриа өрнүүлсэн хонгороо дүүдээ үнэхээр баярлаа гэж хэлмээр байна. Цаашдынх нь уран бүтээлт нь өндрөөс өндрийг амжилтыг хүсье. Тэгээ зөндөө олон монголчуудынхаа бахархал олоод Солонгос төдийгүй бүр Холливуудын жүжигчин болоосэй гэж өрөмөр байна. За тэгээд өнөөдрийн маань энэ дугаартай хамт байсан үзэгч та бүгдээ үнэхээр баярлалаа. Тэгээд MSM Talk content маань энд хүрээд өндөрлөж байна. Та like and share бас subscribe харахад битгий мартаарай. Баярлалаа манайхаа. Тэр баяртай.